Эрхэм хүндэт үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтхан мэдчилж байна. ИТV телевизийн уран бүтээлч хамт олон Алхын Цэцэн аймгийн Боржгон Цэцэн онгийн өшөө одоогийн Дорногов аймгийн Ихэд сумаас энэхүү нэвтрүүлгээ бэлтгэн өргөж байна. Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Адууштай холбооны тэргүүн энх амгалангийн хөв төгөлдөр Дорногов аймгийн Ихэд сумын харьяат залуу яач Төмөрбаатарын баяр сайхан нарын санаачилсан Морьтон монголчууд фестивалыг бүрэн ихээр нь хүргэж байна. Уг фестивалийн хүрээнд Адуучин тэмцээн, Тос Морьтон, Даагны уралдаан, уяачдын ярилцлага нэвтрүүлэг, Морьтон монголчин парадын буухай тэмцээн, мөн эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдсан Богон зам морины уралдаан зэргийг хүргэнэ. Сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр нутгийн зам олныг маань Адуучин соёлоо түгээн дэлгэрүүлж ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа Төмөрбаатарын баяр сайхан энх амгалангийн төгөлдөр нар дүүнартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Ийм сайхан өв соёл, энэ сайхан том арга хэмжээг зохион байгуулахад бол төрний ардалт их хүч хөдөлмөр, их хөрөнгө мөнгө яригддаг. Ингээд ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа хоёр дүүдээ дахин баяр хүргье. За мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусад дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагууд, мөн хөв хүмүүс, нутгийн зам олон та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Манай Сомор нутгийн хувьд бол Ихэд нутаг маань эрт дээр үеэс адуун сүргээ дээдэлж, адуун өв соёлоо ихэд сайхан дээдэлж явдаг. Морио дээдэлдэг, морио шүтдэг ийм сайхан нутгийн зам олон байгаамаа. Энэ эндэр дээрээс энэ адуун сүргийг бас түгээн дэлгэрүүлэхэд өнтөө хөв нэмэр оруулсан өвөг дээдсээ дурсахгүй байхын аргагүй. Монгол улсын алдар туяач оргийн адил биш. Монгол улсын алдар туяач Лотмөкхийн наран гэрэл, Монгол улсын алдар туяач Тогтхуйнгийн лаас өрнгээд цаашаага өрнөх зөндөө сайхан Ахмад уяачд маань өдөрт бид бүхнийг бас дээд тэнгэрээс хараад баясаж байгаа гэдэгт найдаж байна. Монгол улсын алдар туяач оргийн эдлүүш гэж хүн бол 45 жил морины сүүл боож 63 дөрөв 162 айраг авч мөн азаргаараа бас нэлээд өлхөө сайхан айрагдж байсан 62 төрөүний 47 төрөө нь болохоор азаргаараа авсан ийм сайхан амжилттай 1971 оны улс улсгалын 50 жилийн ойгоор хүрэн шүтлэнгээ айрагдуулж байсан ийм сайхан алдартай буянтай хүн байгаамаа. Мөн Лотмөкхийн наран гэрэл гэж ийм сайхан уяач мөн л 40 жил морь уйж 160-аад айраг төрөө авч түүний их мориндоо бас нутаг олондоо бол эртээ сайхан уяач морины их морины хэрэмтэй ийм сайхан уяач гэж алдарсан ийм сайхан хүн байсан. 8 их морь төрөө уйж сойсноос 15 төрөө 18 айраг авч их мориороо бас их сайхан наадаж байсан ийм сайхан буянтай буурал маань байна. За ингээд өнөөдөр хуран цугласан уяачдын маань морин хурдан байж Адуучин тэмцээнд орж байгаа адуучид маань иргэнгийн сайхан эрч хүчтэй байж монголчингоо тэмцээнд орж байгаа адуучдын эхнэр бүсгүйчүүд маань эрч хүчтэй золбоо хэмэртэй байж дэн шотоотод сайхан наажж нутаг орон болон зан олон та бүгдийн маань морины цагаан босоо хиймэр өн мөнхөд ивэж охин өлцөйтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүл энэхүү арга хэмжээг албан ёсоор нээснийг мэдгдье. Баярлалаа та бүхэнд. За Дорногов аймгийн Ихэд сумын иргэдийн нөлөөлөгчдийн хурлын дарга Ганс Хөхийн Батод танд баярлалаа. За энэхүү өнөөдрийн Морьтон монголчууд фестивалыг санаачлан зохион байгуулж буй энх амгалангийн хөв төгөлдөр за Төмөрбаатарын баяр сайхан нарыгаа хүрж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ нар уран тгшэрсэн энэхүү сайхан өдрийн галтай олон мэндийг өргөн дэвшүүлье. Морьтон монголчууд фестивалыг санаачлан зохион байгуулахад баяр цагаахтайгаа хоёулаа хамтраад
энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа туйлын их баяртай байна. Хол оройс зорин хүрэлцэн ирсэн нийт Морьтон монголчин болон адуучид та бүхэндээ туйлын баярлсан талархснаа илэрхийлье. Улган нутгийн ихэдчүүд ойгоо сойгоо төлөвлөж ард хүмүүнэ. Та бүхнийхээ энэ өдрийн ямар амгалан айлтгах мэндчилье. Энэхүү Морьтон монгол адуучин фестивалыг нутгийн дуу их амгалан хөв төгөлдөртэй санаачлан зохион байгуулж нутгийн ард түмэн уул уурхайн компани нутгийн удирдлагатайгаа хамтран ингээд энэ өдөр сайхан ингээд эхлүүлэх гээд байж байгаа туйлын баяртай байна. 2023 оны зууд бас ингэж дайрчуд бид бүхэн бас хэцүү байдалд орсон юм. Өнөөдөр одоо ингээд адуучин фестивалыг гээд баяр ёслолоос олж байгаа бас бүгд туйлын баяртай байна. Манай Дорногов аймгийн ихэд сум бол Дорногов аймгийн Хойбор нутаг, Хордын өлгийн нутаг гэдгээр алдартай, зүгээрч нэг алдартай биш. Дорногов төлтгөө Монгол улсад эвдэшгөөр тогтоосон Эрдэм дууячид хурдан хурц хулгамжтай нутаг үлээ. Чухал жишээ дурдвал 1988 оны Дархан самбарын наадамд сүрэн орон босоо хайраад гэж юмтай ханж үзэг базрахтай. Зууцаа холбон орж ирсэн тогтох хуйнгийн лаасрангийн хязаалын шаргуурэ бас ингэж дуусч болно. Хинтээ аймгийн Гашар самбарын наадамд Монгол улсын алдартай байж Додмөхийн наран гэрэл гоо 5 төрөв авч 5 наран гэрэл шагнуулсан тохиолдолд Монгол улс товархон тохиолдох баяртай үйл явдал байхаа. Мөн Дорногов аймгийн Дулдутын арвжаагийн мэндэлсний 195 жилийн он баяр сэнгэл наадам их насны уралдаанд аймгийн алдартай байж Сэддийн нууцын хонгорвор 28 км замыг 24 минут 36 секунд туулсан Монголын хамгийн хурдан хамгийн богино зайд туулсан амжилтаар Монгол рекорд тогтоож явсан юм аа. Үүнээс хойш нууцын хонгорвор рекордыг эвдсэн тохиолдолд гараагүй байгаа нь Дорногов аймгийн ихэд сум Монгол улсын хэмжээнд дархлагдах хэмжээний тийм агуу түүх үдээсэн ус гэж ойлгож болно. За нутгийн ард түмэн бид бөөндөө одоо үүнээс байгаа сайхан дэмжээд энэ хордын өлмөстэй үүнээс байгаа энэ сайхан үйлчлэгээ эхлүүлж байгаадаа бүгдээр туйлын баяртай байна. Нийт ихэдчүүдээ баярын мэнд төргий оролцогч адууч Морьтон монголчин бүсгүйчүүд уяачид бүгд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа та бүхэндээ. За энэхүү фестивалыг санаачлан зохион байгуулж байгаа Төмөрбаатарын баяр сайхан танд баярлалаа. За ингээд энд хүрэлцэн ирсэн оролцогчид хурамч болсон наадамч олон зон олон бүгдээрээ за Монгол улсынхаа төрийн дуулыг хамтдаа агшуулъя. За энэхүү адуучдын зохион байгуулагдсан Морьтон монголчууд фестивалийн адуучин тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн адуучин тэмцээнд газар газрын нутгийн олон сая адуучид цугласан. За ингээ хамгийн ихний адуучин бол Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад Мөнхбатын мөнх чиргал адуучин хүрэн халдсан морьтой гарч ирж уурга ташуурш үүсэн боловч одоо хараахан аль алины нь бол одоо авч чадсангүй нойлолж байна. Хоёр дахь адуучин Монгол улсын аварга адуучин Дорногов аймгийн Айраг сумын харьяатай төвшин жиргалын төвшин эрдэнэ аварга гарч ирлээ. За төвшин жиргалын төвшин эрдэнэ аваргын хувьд бол ташуураа сайхан авсан байна. За нөгөө борон морьтойгоо уралцсан ирсэн байна. За уургандаа бол одоо хүрээ далдаж байгаа харагдаж байна. Төвшин эрдэнэ төвшин жиргал аварга бол одоо Батлан туслах нийгэмлэгийн зохион байгуулдаг улсын аврагт бол одоо 2 төрүүлсэн юм адуучин. За 3 дахь адуучин Батнасангийн Бямб жаргал адуучин гарч ирсэн. За сайхан 9 он авсан. Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат адуучин Батнасангийн Бямб жаргал. За алаг морьтой бол уурга ташуурыг харин нэг сайхан шүүрсэн байна. За энэ уургыг араас нь урд тийш нь хөвүүлээд авж байгаа бол харагдаж байна. 9 он авлаа. За дараагийн адуучин
Батнасангийн Бом Эрдэм гарч ирсэн. Мөн Дорногов аймгийн Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын ядуучин Батнасангийн Бом Эрдэм за Саарал Мартаа гарч ирсэн. Саарал Мар хажуу дэше Ханараад уурган дээр ирээд одоо мөн одоо бас нөгөө дэше Ханараад бол гараа авчиж байгаа юм байна. За Ташуура аваагүй юм байна. За энэ ядуучин бол Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын ядуучин байлаа. За дараагийн ядуучин Өнөр Жаргалын Мөнх Сарвуул сайхан байлаа алга мартаа гарч ирсэн байна. За Мөнх Сарвуулын хувьд бол одоо Ташуура авч 3 оноог авлаа. Дорногов аймгийн 70 Жаргалан сумын ядуучин. За ер нь одоо сайхан алга мартаа гарч иж уурга Ташуурыг шүүрсэн байна. За энэ ядуучин бол Дорногов аймгийн 70 Жаргалан сумын ядуучин Өнөр Жаргалын Мөнх Сарвуул байлаа. За Галшир сумын ядуучин Төвшин гэрлийн Намжил дэрж ядуучаа. За ер нь хол мартаа гарч ирсэн. Уурга Ташуурыг сайхан шүүрж авч байна. Бидэртэй хол мартаа гарч ирсэн энэ ядуучин бол Хинтээ аймгийн Галшир сумын ядуучаа. Төвшин гэрлийн Намжил дэрж гэдэг ядуучин. За өвөө аав нь бол одоо мундаг одоо энэ Дорногов аймгийн Ихэд нутгийн мундаг одоо энэ ядуучин байсан гэж бол одоо энэ нутгийн хүмүүс бол одоо ярьдаг. За энэ ядуучин бол Хинтийн Галшираас орлоо. За дараагийн ядуучин гарч ирсэн. Тогтгоёрын Мөнх Наман гэдэг ядуучин Дорногов аймгийн Ихэд сумын ядуучин Ташуура цаахан авсан байна. Тогтгоёрын Мөнх Наман за уурган дээр морь бол одоо хажууд дэше Ханараад гараа явж байгаа харагдаж байна. Дорногов аймгийн Хөвсгөл сумын ядуучин Цэвдэрчин Батчир за нөлчлөө Цэвдэрчин Батчир. За тэгвэл түүний дараагийн ядуучин Хинтээ аймгийн Дахин сумын ядуучин Пүрвс өнгөгийн Мегмар Эрдэнэ за гарч ирээд одоо мортойгоо харуулдаж унж байгаа бол харагдаж байна. За Мегмар Эрдэнэний хувьд бол одоо сайн ургалдаг юм ядуучин да. Түүний дараагийн ядуучин гарч ирсэн энэ Баян Үнжүүл сумын ядуучин Лавгсүрэнгийн анх хоёр ядуучин Төв аймгийн Баян Үнжүүл нутгаас одоо оролцож байгаа. Лавгсүрэнгийн анх хоёр ядуучин за хоёрын хувьд одоо бас хараахан оноог бол авч чадсангүй. За ер нь одоо уурга шүүрх төрөл морьтой явган уургалах төрлүүд бол Монголын ядуучдын холбооны дөрмийн давуу бол одоо зохион байгуулж байгаа гэдгийг бол одоо хаахан байлгад татаа байна. За тэгвэл түүний дараагийн ядуучин Баасан сүрэнгийн Бямдарж ядуучин гарч ирсэн. Дорногов аймгийн Айраг сумаас Ташуура авч чадаагүй уурган дээр морь удаашраагүй уургийг одоо араас нь уушаа хөвүүлж авсан учраас 6 оноог бол авсан байна. За тэгвэл түүний дараагийн ядуучин Эрдэнэ чулууны Хэрлэн Баяр гэдэг ядуучин гарч ирсэн. За Хэрлэн Баярын хувьд бол одоо бас 6 оноог бол авж байна. Дорногов аймгийн Ихэд сумын харьяа ядуучин Эрдэнэ чулууны Хэрлэн Баяр. За Ташуура аваад авсан Ташуураараа морио оруулахад угсан илгээд за морь ер нь жоохон ерөгсөн учраас энэ 2 оноогод нийт 6 оноог бол авж байна. Түүний дараагийн ядуучин Ихэд сумын яриад Урамтайгийн Эрдэнэ нот за хол мартаа гарч ирсэн. Урамтайгийн Эрдэнэ нот. За Ташуурн дээр бол одоо Ташуура харсангүй болтой байна. За уурган дээр бол хурж ирээд уургыг бол авлаа. Эрдэнэтийн хувьд бол 3 оноог авчээ. Тэгвэл түүний дараагийн ядуучин Хинтээ аймгийн Галшир сумын ядуучин Сүхбаатарын Тэмүүжин гарч ирсэн. Сүхбаатарын Тэмүүжин ядуучин Буурал мартаа сайхан гарч ирсэн байна. За Ташуура сайхан авсан дахоо. За уурган дээр ирээд одоо зөрөөд гараа цаан гэхдээ морноос онсонгүй ядууч үнэ авхаалдсан баг бол одоо энэ дээр бол гаргалаа. Энэ ядуучин бол Хинтээ аймгийн Галшир сумын харьяад Сүхбаатарын Тэмүүжин Буурал мартаа гарч ирсэн. За хитрхи одоо Ташуурн дээр бол хитрхи хүчтэй тонгоцсон байна шүү дээ. За тэгээд морныхоо зөв тал тонгоогоод одоо бас морноос бол харах онсонгүй. Гамбалдын оног Хинтээ аймгийн Дахин сумын харьяад ядуучин Гамбалдын оног. За ер нь л одоо манай ононгийн хувьд бол одоо болж өгсөнгүү да гарах цаанаас гараад наашаа давхтаа морь бол ер нь одоо шүүрүүлэхгүй байгаа л юм шиг харагдсан. За энэ ядуучин бол одоо улсын зүүн бүсийн 2023 онд 2 дугаар байранд орж ирсэн юм шилдэг ядуучаа. Тэгээд түүний дараагийн ядуучин Алтан Ширээ сумын яриад Эрдэнэживийн Шижир. За Шижирийн хувьд одоо хараахан болсонгүй. За дараагийн ядуучин гарч ирсэн Сүхбаатар аймгийн Төв аймгийн Жаргалан сумын ядуучин Чогдвийн Гүрдэн Бадуучин гарч ирсэн. За Гүрдэнбийн хувьд бол одоо сайхан Ташуур уургыг бол одоо Ташуура алдсан байна. За уурган дээр хурж ирэн морь одоо хурдтай явж исэн учраас 6 оноог бол одоо өгсөн байна. Түүний дараа ядуучин Ихэд сумын яриад Мөнхөлзигийн Мөнх Баяр гэдэг ядуучин гарч ирсэн. Дорногов аймгийн Ихэд сумын яриад Халдсан мортоо гарч ирсэн. За Ташуурыг уургыг бол одоо хараахан харин ч одоо гоё шүүрж авлаа. За Халдсан мортоо гарч ирсэн. За Ташуураа сайхан шүүрж аваад морныхаа амыг нэг сайхан буруу талынхын амыг одоо татаж авчраад л одоо Ташуур уургыг бол одоо зэвэрхэн шүүрлээ. Мөнхийн 9 он авсан бол Галшир сумын ядуучин Батэрдны Баян Мөнх. За Галширын ядуучд бол өнөөдөр бол одоо олон ирсэн. Ягаад гэвэл одоо хаяа залгаа юм сайхан нутаг. За Батэрдны Баян Мөнхийн хувьд бол уурган дээр хурж ирээ морь удаашрсан учраас 3 оноо авсан байна. Түүний бидэртээ халиу мортоо гарч ирсэн байна. За Гончигдоржийн лог дээр гэдэг ядуучин Дорногов аймгийн Дэлгэрэх сумын ядуучин Сүхбаатар аймгийн авраг тусгай авир шалгаж байсан. Дорногов аймгийн аймгийн авраг тусгай авир шалгаж байсан. Сумын аврагтаа төрүүлж байсан. Ахнуруу төлөгч ирсэн наадам тусгай авир шалгаж байсан. Шилдэг ядуучаан Гончигдоржийн лав өдөрч Дорногов аймгийн Ихэд сумаас 9 он авлаа. Дэлгэрэх сумаас 9 он авлаа.
За Лагүдэржийн араас Дорж хотын Эрдэнэбаатар адуучин гарч ирсэн. Эрдэнэбаатарын хувьд бол одоо заавар ташууранд бол одоо хараахан хүрсэнгүй. За энэ адуучин бол Дорногов аймгийн Ихэд сумын Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат адуучин Дорж хотын Эрдэнэбаатар байсан. За тэгвэл түүний дараагийн адуучин Дорногов аймгийн Далан Жаргалан сумын харьяат Мөнх цоодлын Мөнхбат. За авраг ташууран дээр алга мөртэй гарч ирээд бүгдэн дээр нь одоо сайхан ойлж байгаа бол харагдаж байх юм. За дараагийн төрөлдөө бол амжилттай оролцсноо. Айраг сумын харьяат адуучин Дорж Хочогийн Баталэг. За Баталгийн хувьд бол хараахан ураг ташуурыг бас авч чадсангүй. За дараагийн адуучин гарч ирсэн. За нөгөө Говийн Домог гэдэг адуучин чинь гарч ирлээ. За Улаан хүүгийн ган төмөр гэдэг авраг гарч ирсэн байна да. За авраг ташуурыг аль алин сайхан шуурж авлаа. За 2023 оны Батлан хамгаалах туслах Тухаар түмний спортын одоо өрөөнд зохион байгуулсан улсын аврагч шалруулах адуучин тэмцээнд одоо төрүүлсэн анхны одоо улсын зүүн бүсэд 3 дугаар байранд шалгарч ирсэн. За одоо энэ одоо шилдэг адуучин бол одоо саяны Улаан хүүгийн ган төмөр байсан бол за Баян мөнхийн Баяр мөнх адуучин гарч ирсэн. Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад адуучин за улсын зүүн бүсэд одоо 4 дугаар байранд 23 он шалгарсан. За өнгөрсөн жилийн талын түмэнд мөн одоо 4 дугаар нь шалгарсан. Аймгийн аврагтаа одоо төрүүлж байсан. Аймгийн аврагтаа тусгай байр шалгарч байсан юм. Ийм аймгийн авраг адуучин байсан. За тэгвэл түүний дараагийн адуучин алга мөртэй гарч ирсэн одоо уурган түрээд алдчихын Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриад Эрдэнэбаатарын Мөнх өчр адуучин байсан бол Алтан ширээ сумын яриад адуучин Нэм усрын Мөнх Эрдэнэ гарч ирсэн. За Нэм усрын Мөнх Эрдэнэний хувьд одоо сайхан 6 оног бол одоо авч байгаа харагдаж байна. За тэгвэл түүний дараагийн адуучин Хинтэй аймгийн Баян мөнх сумын яриад Одгүйгийн Баяр Жавхлан. За Одгүйгийн Баяр Жавхлангийн хувьд бол одоо 3 оноо авлаа. Ташуураа бол ямар ч ясаа авсан нөгөө бидэртэй хул мөртэй гарч ирсэн байна. Дараагийн адуучин Дорногов аймгийн Ихэд сумын яриад Мөнх Эрдэнэ мөнх бод алга мөртэй цэнхэр дээлтэй улаамалгаад адуучаа. За ташуурыг сайхан авсаа. Уургыг одоо сайхан авах хэрэгтэй. Уурган дээр хурж ирээд одоо хүрээд алдчих юм. За энэ адуучин бол одоо Мөнх Эрдэнэ мөнх бод 3 оноо авлаа. Дорногов аймгийн Хөвсгөл сумын адуучин дараа нь гарч ирнэ. За удаашруулалтан дээр алга мөрөлдөө игэл сайхан явсан байна. За одоо хараахан уургаа бол авч чадсангүй. За Хөвсгөл сумын адуучин Болдын дэш нэм. За уурган дээр хурж ирээд зөөлрөөд одоо уургыг одоо голоос нь аваад 3 оног авлаа. Энэ бол Дорногов аймгийн Хөвсгөл сумын адуучин Болдын дэш нэм. Тэгвэл Хинтэй аймгийн Баян мөнх сумын адуучин Хүрлбаатарын анх учрал. За Хүрлбаатарын анх учрлын хувьд бол одоо урд шуурыг сайхан шуурж авч 9 оног авлаа. Хинтэй аймгийн Баян мөнх сум за хэрлэн гол өвөө Хинтэй аймгийн Баян мөнх сум одоо сая залгаа юм цагаан удаг. За тэгвэл түүний дараагийн адуучин Ухны Өнөр сүрэн Дорногов аймгийн Далан Жаргалан сумын яриад адуучин алга мөртэй гарч ирсэн. За оноо авах хэрэгтэй дээ залуу минь сайхаа. За Өнөр сүрэнгийн хувьд бол 6 оног авч байна. Энэ бол Дорногов аймгийн Далан Жаргалан сумын яриад Ухны Өнөр сүрэн адуучин байлаа. За Өнөр сүрэнгийн хувьд бол одоо эхнэр нь бас энэ тэмцээнээр оролцож байгаа хаа. За тэгвэл дараагийн адуучин Хатанбалаг сумын яриад ган хүүгийн ган мөнх адуучин гарч ирсэн дээ. За уурган ташууран дээрээ тонгоогоод буруу тал руу одоо тонгонгууд морь ханарсан тэр тийш нь ханаараа тэр чигээр бол одоо гараа явж байгаа харагдаж байна. Дорногов аймгийн Хатанбалаг сумын яриад ган хүүгийн ган мөнх адуучаан. За урд ташуурны төрөлдөө бол ямар ч байсан нойлж байна. Дараагийн төрөлдөө бол амжилттай сайн оролцох хаа. Сайн хүүгийн Эрдэнэ сүх гэдэг адуучин гарч ирсэн. За ер нь бол одоо бас жим мастай хүмүүс ер нь одоо алсуур сайхан тонгоож ирээд л тонгоохгүй бол бас болдоггүй юм шиг харагдаад байгаа. За сайн хүүгийн Эрдэнэ сүх адуучин биш байсан биш үү. За одоо манай сайн хүүгийн Эрдэнэ сүх адуучин гарч ирж байгаа хаа. Ташуураа сайхан авсаа, морио явууллаа. За уургыг сайхан авсаа. Энэ адуучин бол Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад сайн хүүгийн Эрдэнэ сүх адуучаа. Энэ хандсан мөр бол ер нь одоо төрдгөө сайхан чигээр явдаг юм байна. За энэ адуучин Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад сайн хүүгийн Эрдэнэ сүх байсан. Дараагийн адуучин Бямс сүрэнгийн Ууган Баяр. За аль алинд нь бол одоо хүрээд алдж байгаа харагдаж байна да. Дорногов аймгийн Өргөн сумын яриад Бямс сүрэнгийн Ууган Баяр адуучин шүрсэн. Тэгвэл түүний дараагийн адуучин Ихэд сумын яриад Төмөрбаатарын Сайханбаатар. За алдсан мартаа үрж ирээд тонгоогоо зааваргандаа хүрээд болж байна. За Ихэд сумын яриад Төмөрбаатарын Сайханбаатар адуучин уурга ташууршүүх төрлөө гүйцэтгэлээ. Далан Жаргалан сумын яриад адуучин Ариун далайгийн Түвшин төр тогтох. За Түвшин төр тогтохын хувьд бол аль алины навч чадсангүй. Дорногов аймгийн Далан Жаргалан сумын адуучин. За Батцангийн Батэрдэн гарч ирсэн. Ихэд сумын яриад адуучин Батцангийн Батэрдэн 6 авлаа. За өнөөдөр нутгийнхаа дэвжээнд болж байгаа адуучин тэмцээнд бол одоо сайхан оролцож байна. За Батцангүй аав нь бол одоо энэ манай талбайн шүүгчээр одоо тэр цаана энд одоо харагдаж ажиллаж байна. Батэрдны Батцан 6 авсан бол хоёрын буян дэлгэр гарч ирсэн. Хинтэй аймгийн Дархан сумын угуул за Дорногов аймгийн Ихэд сум дааж тэр амьдрал сууж байгаа
шилдэг адуучин хоёрын буян дэлгэр за аймгийн аваргын тусгай өртөд 2 удаа шалгаж ирсэн. Шилдэг адуучин 6 оноог бол авч байна. Нуруу ташуурыг бол аль алины одоо хурж ирээд зөөлөн сах авч оноо чухал гэдгийг бол одоо мэдэрч байна шар адуучин. За 3 оноо авсан юм. За нууцсын очроод. За аав нь одоо нууц гэж юм бол 1998 оны одоо Дорноговын Данзаар авжааг наадамд бол одоо хонгор морой холтруулж ирсэн юм байдаг. За нууцын очроод адуучин бол 6 оноо авлаа. За мороо явуулаа цаахан шүүрж байна. За хөрмөр ер нь хамарсан идэж уургыг одоо үзүүр дээрээс нь усаар хатгаар авч харагдаж байна. Түүний дараагийн адуучин их цэм яриад инх тогтохын мөнхтөр адуучин гарч ирсэн. За хүүгийн нэмдэрч адуучин гарч ирсэн юм шиг. Хүүгийн нэмдэрч за 6 оноо авлаа. Дорногов аймгийн их цэм яриад адуучин хүүгийн нэмдэрч гарч ирсэн бол инх тогтохын мөнхтөр адуучин гарч ирсэн. За мөнхтөрийн хувьд одоо харин сайхан шүүрээ авч байгаа юм шүү дээ. За ер нь одоо бас сайхан хараатай байна. Мэдрэмж өндөр байна. За морь бол одоо ийшээ ханараа гарсан шүү дээ. За урган дээгүүр нь хүндлэн дайруулаад уургыг цэвэрхээ одоо тосоод авчиж штэ гараараа тосуулаад авчиж байна. За Батмөнхийн мөнх эрдэнэ адуучин гарч ирсэн. Эрдэнэ сүм яриад адуучин Батмөнхийн мөнх эрдэнэ хамгийн сүүлийн адуучин да. За мөнх эрдэнэ хувьд бол ташуураа алдаа уургыг хараатай байж байгаа. Үзүүр дээрээс бол одоо сайхан хатгаад авч байгаа харагдаж байна. За уруулах төрөл ихэлсээ хамгийн ихний адуучин Улаанбаатар сум яриад адуучин Мөнгөтийн мөнх жаргал байсан. За ингээд уурах ташуур шүүрэх төрөл дээр 0-9 учраас за морьтой уургалаад алдвал ингээд тэмцээнээ бол одоо өндрүүлж байгаа харагдаж байна. Улаанбаатар сум яриад адуучин Мөнгөтийн мөнх жаргал байсан. За хоёр дахь адуучин гарч ирсэн. Төвшин жаргалын төвшин эрдэнэ авраг. За одоо бас өнөөдөр бол одоо хараахан болсонгууд Монгол сайвар адуучин төвшин жаргалын төвшин эрдэнэ за ингээд уурганы төрөл дээр 3 оноотой байсан. Морьтой уургалаад бол одоо алдлаа. За өдөр одоо тэгвэл явган хэрхэн уургалах одоо өдөр харцгаа явган дээр мөн одоо хашуу зохиол алдаж байна. Төвшин жаргалын төвшин эрдэнэ авраг Дорногов аймгийн айраг сумаас хүрэлцэн ирж одоо ингээд тэмцээнээ бол одоо 3 төрөлдөө ороод өндөрлүүлж байгаа харагдаж байна. Хэтэрхий одоо яаж татдаж байгаа бол одоо мөн харагдаж байна. За Дорногов аймгийн Алтан ширээ сумын адуучин Батансангийн бэм жаргал. За бэм жаргалын хувьд бол одоо морьтойгоо бол алдаж байгаа харагдаж байна. Хэтэрхий өөрөө одоо цөмрөөд оршиж байгаа бол харагдах юм. За 3 адуу гарсан. За тэр дундлын одоо буурал моринд л одоо хайсан байна да. Дундлын буурал моринд хайсан идэж алдсан. За явган харъя. Батансангийн юм жаргал адууч ер нь одоо энэ нутаг орондоо сайн тэмцээнд оролдог сайн адуучин да. За гаргаж ирсэн өндөр оноо авлаа. За энэ адуучин бол одоо Батансангийн бэм жаргал адуучин Дорногов аймгийн Алтан ширээ сумаас бол одоо оролцож ингээд 15 оноотой дэше гарч ирж байна. За сайхан ургаллаа. Ургалаад одоо бас гүйцэтгэл бол жоохон дутуу болоод харагдаж байна. Батансангийн бом эрдэнэ Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын адуучин. За хараахан толгоолсонгүй. За ингээд Батансангийн бом эрдэнэ адуучин бол Сүхбаатарын Төвшин ширээгээс ирээд одоо тэмцээнэ өндөрлүүлж байгаа бол за өнөр жаргалын мөнх саруул адуучин. За өнөр жаргалын мөнх саруулын хувьд бол одоо алаг морьтой уургалсан 3 адуу гарсан. За дундлын адуунд бол одоо уул хайсан юм байна. Хараахан толгоолсонгүй. За явган дээр мөн одоо аллаа. Өнөр жаргалын мөнх саруулын хувьд бол одоо ингээд тэмцээнэ 3 оноотойгоор дуусгаж байна. Дараагийн адуучин Төвшин гэрлийн намжилдэрж адуучин гарч ирсэн. Энтэй аймгийн Галшир сум яриад адууч за зантайхаа. За ер нь бол одоо өвөө аав нь бол Дорногов аймгийн их цэм яриад нэг дуургач авчиг жамн гэж одоо хүн байсан гэсэн. За түүний удмын хүн ер нь одоо бас уяач уургач хүмүүс л одоо удам дагдаг гэдэг бол одоо харуулж байгаа энэ жишээ байна да. Энтэй аймгийн Галшир сум адуучин Төвшин гэрлийн намжилдэрж адуучин гоё уургалаа. За явган хэрхэн уургалах одоо өдөр харцгаая. За намжилдэрж явд явган дээр 2 цоохормоор гарч ирсэн. За жоохон хоцорж байгаа харагдаж байна. Гүүж очиод л дайсан да. За наадлын цоохормоор нь гүүж очиод хайсан. За тэр одоо ер нь одоо хоцорж байгаа маань цаадлаа. Буюу буруу талтаа одоо шахуул хүн байсан л амарын. За дараагийн адуучин тогт хоёрын мөнх номон. За мөнх номонгийн хувьд бол өөрөө гоё уургалсан. За одоо хуудад тулчлаа. Ер нь одоо бас залуу хүн хөхөд гэхэд бол одоо зоригтой айдаг юм залуу юм лээ. Их цэм яриад адуучин тогт хоёрын мөнх номон. За ер нь өнөөдрийн адуу бол одоо хаста хуухтаа гардаг юм одоо шижгэнсэн одоо 30-40 мөр бол ашсан байлаа да.
За дараа явган дээр за сайхаа мөн одоо зүгөөд бол алдаж байгаа харагдаж байна. За мөнхнөмгийн хувьд бол одоо ер нь одоо сайжрах ирээдүйдээ ийм одооч юм бол харагдчихлаа. Ер нь айхгүй халигахгүй ер нь дүүрэн сайхан анхаагаар нь хийгээл татж байгаа бол харагдаж байгаа. За мөнхнөмгийн хувьд бол тэмцээний ингээ 3 оноотой өндөрлүүлж байна. За дараагийн одоочин нөгөө талаас гарч иж уруулсан Цэвдэржин Батчир одоочин Дорногов аймгийн Хөвсгөл сумын одооч Алагмар уургалах гэдэг одоо ханзан мортой зүг талаас нь гарч ирсэн. Алдаад одоо тэмцээний өндөрлүүлж байна. За Пүрдэржин мөнх Мегмар Эрдэнэ. За Мегмар Эрдэнэний хувьд бол энэ нөгөө Хинтээ аймгийн Баян мөнх сумын одоочин гарч ирсэн байх шүү. За сайхан уургалсан. Цаохор морыг бол одоо сайхан уургалаад. За явган дээр унах цаан 6 оноо авсан Хинтээ аймгийн Дархан сумын одооч Пүрвсүрэнгийн Мегмар Эрдэнэ мөн байна. За Мегмар Эрдэнэний хувьд бол одоо ингэ дээш 15 оноотой болж гарч ирлээ. За уурга ташуураа бол аль нэгний шүүрээд авсан бол мөн одоо дээшээ бол оноо бол өндөр болж гарч ирэх бол одоо том магадлал өндөр байсан адуучин. За дараагийн адуучин гарч ирсээ алдаж байгаа бол харагдаж байна. Мегмар Эрдэнэ араас Баян сумын Лавгсүрэнгийн анх 2 адуучин. За Лавгсүрэнгийн анх 2-ын хувьд бол одоо оноо байхгүй учраас тэмцээний өндөрлүүлж байна. Ариг сумын адуучин Баасан сүрэнгийн Бямбдэрж. Бямбдэржийн хувьд 6 оноотой байсан боллоо. Явмар тэр явган дээр 2 адуу гарсан. Аавсал өөртөө итгэлгүй л одоо хийж байгаа бол харагдаж байна. За Бямсрэнгийн Бямбдэрж адуучин шүү ургалсан. Ихэд сумын Эрдэнэчлөөний Хэрлэнбаяр. За Хэрлэнбаяр дээр 2 мөр гарсан да. За толгой бол алдаж байгаа харагдаж байна. За өнөөдөр бол одоо дааг төрүүлсэн, даага харагдуулсан залуу яж Эрдэнэчлөөний Хэрлэнбаяр. За явган дээр мөн алдлаа. Дорногов аймгийн Ихэд сумын адуучин. За түүний араас Уран Туяагийн Эрдэнэт гарч ирсэн. Эрдэнэтийн 3 адуу гарсан. Задлаад одоо голын адууг уургалсан гэж одоо толгой алдаж байгаа харагдаж байна. За 3 оноотойгоо ахаад одоо 2 хан адуу гарсан. 2 хул наатлын улмарыг цаатлын улмарыг уургалсан гэж одоо хувин насарж байгаа бол харагдаж байгаа юм. За хараахан хошуулдуулаад алдсан юм байна. За түүний дараагийн адуучин Сүхбаатарын Тэмүүжин гарч ирсэн. Хинтээ аймгийн Гал шар сумын адуучин Сүхбаатарын Тэмүүжин уургалсан байх хэвээр. За явган уургалнаа. За Хинтээ аймгийн Гал шар сумын адуучин Сүхбаатарын Тэмүүжин. За ерөн сайхан урт уургал барьсан байх шүү. Тунруулаад татах хэрэгтэй ашиглуулчлаа. За өнөөдөр адуу бол одоо ер нь эрчтэй гарч байгаа учраас манай залуучууд ер нь одоо бас нэг жоохон халигах зүйл одоо харагдаад байна уу даа гэж харсан да. За явган дээр ахаад гаргасан юм болоо. За тэр цаана Гамболдын онон адуучин уургалаад бол даалдаж байна. Алагмартай Хинтээ аймгийн Дархан сумын яриг адуучин улсын зүмсийн 2 дугаар шагналт адууч Гамболдын онон. За түүний дараагийн адууч уургалсан Эрдэнэжин Шижир адуучин гарч уургалаад уурга зүгэл алдчихлаа. Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат адууч за уургын одоо шувт таал явж байна. Утаа саагж байгаа юм шиг л харагдаж байна шүү. Адуу бол хаатай гарч байгаа. Тэгвэл түүний дараагийн адуучин Чогдвын Гүрдэн Бадуучин гарч ирсэн. Төв аймгийн Жаргалан сумын адуучин 6 оноотой байсан. Морьтой алдсан. Явган дээр гүйжж хайсан гэж толгой бол алдаж байгаа харагдаж байна. Гүрдэнбийн хувьд ингээд тэмцээний өндөрлүүлж байна. За Мөнх Эрдэнэний Мөнх 2 адуучин 9 оноотой байгаа. Ихэд сумын яриад адуучин Мөнх Эрдэнэний Мөнх 2. За Борлморыг хошуулдуулаад алдаж байна. За буугаад явган ургална. За өнөөдрийн гарч байгаа морьтой бол одоо ярих юмгүй. Үнэхээр бол одоо галтай гарч байгаа. За явган дээр алдаж байгаа харагдаж байна. Ингээд Дорногов аймгийн Ихэд сумын харьяат адуучин Мөнх Эрдэнэний Мөнх 2 тэмцээнэ өндөрлүүлж байна. Мөнх Үлзийн Мөнх 2. За Батэрдний Баян мөнх адуучин гарч ирсэн. Хинтээ аймгийн Гал шар сумын адуучин Батэрдний Баян мөнх за морьтой алдсан. Явган ураг яаж уурахыг бүгдээр харцгаая. За бас л одоо дутуул одоо харагдаж байгаа юм. Батэрдний Баян мөнх тэмцээнэ өндөрлүүлсэн. За Дорногов аймгийн Дэлгэрэх сумын адуучин Гонжигдэржин Лавгдэрж. За морьтой гоё уургалсан. За энэ адуучин бол одоо Дорногов аймгийн Дэлгэрэх сумын харьяат адуучин Гонжигдэржин Лавгдэрж байлаа. За алга морьтой яваад одоо гоё л уургалсан байна. За энэ адуучин сайхан уургалжээ. Дорногов аймгийн Дэлгэрэх сумын харьяат Гонжигдэржин Лавгдэрж явган дээр одоо алдаж байгаа юм. Уурга нь бол одоо хурж штэ. Ер нь одоо жоохон зориг дутаж байгаа юм болоо да. Гэж одоо миний зүгээс бол одоо харж байна. За Доржитын Эрдэнэбаатар адуучин. За Эрдэнэбаатарын хувьд аллаг морьтой гарч ирсэн 3 адуу гарсан зүг талаар уургалсан. Дутуудж байна. За Эрдэнэбаатарын хувьд тэмцээний өндөрлүүлсэн бол Мөнх Цоотлын Мөнх Бат адуучин. За гоё уургалсан. Бас одоо уурга зүгэл явууллаа. Дорногов аймгийн Далан Жаргалан сумын харьяат адуучин Мөнх Цоотлын Мөнх Бат. За ер нь бас ганга уургалсан шүү. За энэ морьтой бол ярих юм байхгүй. Өнөөдөр одоо бас
эргүүлж чадах аавын хүү байна уу гэсэн шиг л одоо ер нь гарч байгаа харагдчихсан энэ өдрийн тэмцээний хувьд. За Дорж Хочогийн Батүлэг адуучин гарч ирээд уурлаад алдсан бол Улаан хүүгийн ган төмөр аврах гарч ирсэн дээ. Дорногоомгийн ихэд сүмээрät Монгол Улсын авраг адуучин спортын мастер Улаан хүүгийн ган төмөр адуучин гарч ирсэн. Улаан хүүгийн ган төмөрийн хувьд одоо бас л говийн домог гэж нэгэн өдрийн 2 өдрийн зайтай 3 том тэмцээн төрүүлсэн. Тэгээд одоо говийн домог гэж одоо нэр авсан гэж байгаа. За морьтой бол алдчихлаа. За өөрийнхөө зээрд морьтой гарч ирсэн. За явган дээр энэ анжаагаа л одоо олз руугаа анжаагаа одоо шоншгөл одоо анжаагаа л одоо гитэж байгаа л одоо аваад үлдэж байгаа харагдаж байна да. Энэ одоо ч юм бол Дорногоомгийн ихэд сүмээрät Монгол Улсын авраг адуучин спортын мастер Улаан хүүгийн ган төмөр ингээд одоо унагаа 6 он аваад 9 оноотой 15 оноотой боллоо. За ган төмөр адуучны араас Баян мөнх адуучин гарч ирсэн. За Баян мөнхийн Баяр мөнх адуучин гарч ирээд одоо морьтой бол алдлаа. За явган дээр яаж уурлахыг бүгдээр харцгаая. За бас алдаж байна. За энэ нь одоо олон том тэмцээнд уралдаанд орсон аймгийн авраг адуучин Баян мөнхийн Баяр мөнх Дорногоомгийн 70 жиргалан Дорногоомгийн Улаанбаатар сүмээрät адуучин байсан. Түүний араас нь Эрдэнэбаатарын мөнх өчр адуучин гарч ирсэн. Дорногоомгийн Эрдэнэ сүмээрät адуучин Эрдэнэбаатарын мөнх өчр тэмцээний өндөрлүүлж байна. За түүний араас ахаа гарч ирсэн Алтан жилийн сүмээрät адуучин Нэм усрын мөнх Эрдэнэ адуучин гарч ирсэн. Морьтой алдсан. Явган дээр гүйж сайхан ургалах хэрэгтэй. Сартаа өнгөрмөр өнөөдөр бас миний сарыг харуулж чадах хүн байна уу гэж байгаа юм шиг гарч байгаа да. За Одгуугийн Баяр Чавлан адуучин гарч ирсэн. За задлж очоо уургалаад дараахан болгоолсонгүй. Одгуугийн Баяр Чавлан явган дээр мөн алдчихлаа. За Баяр Чавлангийн хувьд ингээд тэмцээн өндөрлөж байгаа. Мөнх Эрдэнэ мөнх хот Дорногоомгийн ихэд сүмийн яриад адуучин. За 3 оноотой байгаа да. Гоё уургалах хэрэгтэй. За бууралмарыг одоо яг цохоморыг эргүүлгийн даван дээр уургалдчихлаа. За уул нь гоё уургалсан шүү. Зөөлөн ч гарсан. Нэг ханарч ирээд л одоо манай хүн уурга алдчихлаа. За хонгормор бол уургамар цаашаагаар авчлаа л да болно. Хүндэлтэй гарчлаа. За дараагийн адуучин гарч ирсэн Болдын дэшний адуучин. Болдын дэшний хувьд одоо тийм бас нойлчлаа. Явган уургалах хэрэгтэй да. Явган дээр ард талын хүрэн адууд хайсан идэж одоо толгоолсонгүй. За энэ адуучин бол одоо Дорногоомгийн Хөвсгөл сумаас хүрэлцэн ирж өнөөдрийн тэмцээнд оролцсон байна. За Хүрлбаатарын анх учрал. За учрлын хувьд бас толгооллаа. Хүрлбаатарын анх учрал 9 оноотой байгаа шүү дээ уулна. За өндөр байгаа ганцхан алагмар гарсан. Да алагмар нь дутуудж байх юм да. Яг уршаа ахаад нэг алхаад хайсан бол ер нь одоо бас очиж байгаа газар биш те. За энэ адуучин бол анх учрал байлаа. Хинтээ Баян мөнх сүмээр яриад адуучин. За ахны өнөр төрн Дорногоомгийн 70 жиргалан сүмээр яриад адуучин 6 оноотой байгаа. Ганцхан цоохормор гарсан. За хараахан толгоолсонгүй. Өөр одоо доогоор хайж байгаа харагдаж байна. За тэгээ адууны хөл дорс учраас уургаа бол хашир адууч хайж байна. За явган. За ахны өнөр сүрээ адууч явган дээр давж үлдэх хэрэгтэй толгоолсонгүй. За ингээд Дорногоомгийн 70 жиргалан сүмээс оролцсон адуучин ухны өнөр сүрэн тэмцээний өндөрлүүлсэн бол дараагийн адуучин Шарав жимцийн Эрдэнэ баяр адуучин гарч ирээд бас даалдж байгаа харагдаж байгаа юм да. Бурмартаа гарч ирсэн. За Хатан болгосон яриад Ганхүүгийн ган мөнх тэг оноотой байгаа. Одоо авч үлдэх хэрэгтэй тэгвэл тэмцээнээ үргэлжлүүлнэ. За Ганхүүгийн ган мөнхийн хувьд таас толгоолсонгүй. Дорногоомгийн Хатан болгосон гэдэг бол Дорногоомгийн хамгийн баруун уртлын сумаас өнөөдрийн тэмцээнд хүрэлцэн ирсэн байна. Улаанбаатар сумын яриад сайн хүүгийн Эрдэнэ цуг адуучин зааварга зүгөө явуулчлаа. 9 оноотой байсан. За цаохормор бол өнөөдөр одоо бас энэ хэдэн цаохорморд бол өнөөдөр бас тоглож байгаа маа. За ер нь адууштай уургыг бол зүгээр улаан гартнуудаа тоос моноруулаад утаас агуулаад аваа явчих шиг харагдаад байгаа. За ингээ Эрдэнэ цугийн хувьд бол одоо 9 оноотой 2 төрөлтэй 0-лчлоо. Бямсрангийн Ууган баяр Дорногоомгийн өргөн сүмийн адуучин. За авшил одоо эрүү төвшин зохиол хошуу зохиол алдж байгаа гэж. Дутуу ер нь одоо нарийн чахалцуураар нэх гээд одоо бол ингэж алдаад байгаа гэсэн үг шүү дээ манай адуучд. За сая уургалсан бас маалдлаа. За явган дээр за наадлаас гарч ирээд уургалсан Ууган баяр уу. За энэ одоо адууч одоо гоё уургалаад бас уурга зүг алдж байгаа гэж энэ сайхан материалс юм болоо. За бас алагмарыг яг л эргүүлсэн байх болно. За халдсан мөр жоохон явцсан бол уургатаа үлдлээ шүү дээ. Аваад үлдлээ шүү дээ залуу минь. За хараахан бол одоо толгоолсонгүй. Толгоолсон идэж уурга авч үлдэж чадсангүй. За гоё уургалсан. За одоо хуудах дуулчлаа да. Манай энэ нөгөө Батцангийн Батэрдэн адууч байсан да. За энэ залуу бол одоо нас маш бага мөртлөө бол үнэхээр одоо сайн зоригтой юм блэ. Батцангийн Батэрдэн адууч. За бас гоё л уургалсан байх шүү. Зоригтой шийсэн мэн залуу хүний одоо энэ нөгөө
гам цог золвоо гэдэг юм ч энэ дээр харагдаж байгаа. Одоо явган дээрээ жоохон одоо дутуулаа. За тэгээ дараагийн тэмцээн уралдаан бол олон байгаа. Батэрдны Батцангийн удирдалтаа ихэд нутгийнхаа нэрийг зураатуулах сайн адуучин гарч ирэх байх гэж харж байгаа. За дараагийн адуучин гоё ургалсан. За энэ хоёрын буян дэлгэр за 6 оноо авлаа. За хоёрын буян дэлгэр одоо хашир адуучин бол одоо амжигаад л одоо аваад үлдэж байгаа харагдаж байна. Хонгормор. За бормор бол одоо газар дээр бол яг нам зогсдог гэдэг нам суудаг юмар байна. За явган харцгаа хоёрын буян дэлгэр 2 адуу гарсан. За цаатлын хонгорморыг суглаад аваад үлдэж штэ. За бас сайн юм аа. Хоёрын буян дэлгэр гэдэг адуучин бол энтэй юм дархан сүмээр хоёрын буян дэлгэр. Үнэхээр одоо бас ганган ургалдаг юм адуучин да. За сайхаа ингээд одоо 12 15 оноотой боллоо. Удаашрал сэмчлэгээс хараа. За хамгийн цаатлаа урдуурн гарч байгаа нь сугалж аваад л үлдэж штэ. За бас гоё ургаллаа. Жохон барьсан бол одоо унахгүй 18 онон дээр очих боломж хоёрын буян дэлгэрт байлаа. За нууцын очроод адуучин гарч ирсэн. Байх ёстой одоо нууцын очроод. За тэр цаатлаасаа зүтлаасаа оруулах гэж байгаа байна. За энэ буруу талаасаа уурлаад аваад үлдчих юм. За нууцын очроод адуучаа сая явган ургалсан юм байна. За ингээ 12 оноотой боллоо. Мортой дээрээ алдаад явган дээрээ 6 оноо авчлаа. За сайхаа нууцын очроод гэдэг адуучин одоо сайхан ургалсан. За хүүхэн нэмдэрч. За зүгөө явуулчлаа. Хүүхэн нэмдэрч одоо 6 оноотой байсан да. Супер. Морой жоох явуул ханаруулаад бол яхаас юм л да. Одоо тэгээд өөрөө оролцоог уучраас наадлаас дэлгэцнээс харахад бол одоо бас хэцүү. За явган дээр мөн ошуулуулаад алдаж байна. За хүүхэн нэмдэрч одоо ч үнэхээр сайн юм аа асал. 6 оноотой. За мөнх тогтохын мөнхтөр адуучин. За мөнхтрийн явган дээр 3 адуу гарсан ханаруулаад алдлаа 2 адуу зөрөгтэй чих юм да асал. Ийм одоо сайн гарч байгаа 2 цоохормор хулмор хоёрыг бол одоо 2 цоохормор хоёулын давхарлуулаад одоо ханаруулаад алдаж байна. Ямар ч хэлээс хоосон шууд одоо хоосонгүй л авъя байна. Сайхан ургаллаа цоохорморыг хөвтүүлээд авлаа. За мөнх тогтохын мөнх төр адуучин ингээд Дорногов аймгийн Ихэд сумаас 15 оноотой. За цоохорморыг бол одоо гангаа хөвтүүлжээ. Мөнх их тогтохын мөнх төр 15 оноо дээр үрж ирсэн. За Батмөнхийн мөнх эрдэнэ адуучин Эрдэнэ сүмийн яриад адуучин. За ингээд одоо алдаж байгаа харагдаж байна. Батмөнхийн мөнх эрдэнэ гэж одоо араантай өндөр одоо юм сайхан залуу юм дээ. За Дорногов аймгийн Эрдэнэ сүм буюу одоо Улаан-улын заста Улаан-улын нотроод одоо Улаан-улаар нутагтай адуучин баха. Батмөнхийн мөнх эрдэнэ. За явганыг одоо бүгдөө явган дээр яаж ургалахыг бүгдээ харцгаая. За олоо 2 адуу гарсан артлын хөрөн мөрөнд хаяад давлгаалдаж байна. За ингээд хамгийн өндөр оноотой адуучин залуучууд бол одоо булгуулнаа. 6 адуучин бол одоо гарч ирсэн байгаа да. За энэ нөгөө Дорногов аймгийн Алтан ширээ сум яриад адууч Батнасангийн Бэм жаргал адуучин булгуулж чинь. За Бэм жаргалын хувьд бол одоо бас өндөр оноотой байгаа. За ингээд одоо секунд хараад идэх хараад одоо адуучтай холбооны дөрмээр одоо өнөөдрийн шүүлтийг бол зохион байгуулж байгаа. За энэхүү тэмцээнийг одоо Инх Монголынгийн хувь төгөлдөр баяр сайхны Төмрөтийн баяр сайхан одоо санаачлан зохион байгуулж байгаа гэдэг хэлье. За бууралмар сайхан бол гисөө. За Бэм жаргалын хувьд бол одоо унахаагүй юм байна. За Дорногов аймгийн Алтан ширээ сум яриад адуучин. За ингээд 2 дишэн савж оролгоо итэх үзүүлээд. За Батнасангийн Бэм жаргал одоо энэ төрөл дээр бол бүрэн 4 оноогоо ямар ч хэсэг авж байна. За Бэм жаргалын хувьд бол өнөөдөр бол одоо онцгой юм сайхан байлаа. За дараагийн адуучин хэн гарч ирсэн бэ? За Мегмар Эрдэнэ борж явах шиг байна. За Пүрвсрэнгийн Мегмар Эрдэнэ Хэнтэй аймгийн Дархан сүм яриад адуучин. За урагт шүүрх төрөл дээр жоох оноо авцсан бол одоо тэгэл дээшээ гарч ирэх байсан юм да. За мортой явган дээр өндөр оноо аваад ингээд одоо булгуулж чинь. За Мегмар Эрдэнэ за цоохорморноос салж байгаа харагдаж байгаа юм. Пүрвсрэнгийн Мегмар Эрдэнэ адуучин ингээд 2 секунд 60 дойл тогтсон байна. Бас 1-2 гээл одоо тийшээ газардлаа. За Пүрвсрэнгийн Мегмар Эрдэнэ адуучин амжилтаа сайхан оролцлоо. За гонч өдөржин лавг дэрж адууч. Дорногов аймгийн Дэлгэрх сүм яриад адууч гонч өдөржин лавг дэрж. За яаж үлгүүлэхийг харцгаая. За сайхан цогомор бол одоо сайхан бүлгэж байна. За 2 тийшээ оруулгаад битгүү үзүүлж байна. Манай түрүүний Батнасангийн Бэм жаргалтай бол одоо адилхан он авж байгаа. За ингээд одоо өнөөдрийн тэмцээнд бол одоо гонч өдөржин лавг дэрж төрүүллээ. 2 дугаар нь Батнасангийн Бэм жаргал орлаа. За Улаанугийн гандамраа мордсон штэ. За жоохон зүгтсэн бол одоо ингээд одоо бас дээшээ гарч ирэх боломжтой байл 15 оноотой байсан 9 оноо автал
3 дугаар байрлал одоо 2 дугаар байрны төлөө өрсөлдөх байлаа. За гэхдээ бол одоо атгаатай дэлтийгээ боож ирж байгаа л харагдаж байна. За тэгвэл түүний дараагийн дуучин намжилдэрж ядууч мордсон да. За сайхан бэлгүүлж байна өө. Манай намжилдэрж бол бас салхааргүй юм байна. Цоохромор бол одоо сайхан бэлгсэн. За намжилдэрчийн хувьд одоо ингээ 9 оноотой 15 оноон дээр 9 оноотой. Бям жаргалын нэр одоо 2 дугаар байрны төлөө ураг ташуурх бах. За хуйгийн баянлагэр мөрдсөн. За түрүүн бол одоо гараа бол одоо тэнд лентээр бол ороодсон байгаа харагдаж байна. Тэр гараараа бариад их юм да. За хуйгийн баянлагэр одоо тогтвол одоо бас дээшээ гарна да. Тэнтэй аймгийн дархан сүм яриад одоо ч хуйгийн баянлагэр. За 1 2 за яг тойроод бэлгсэн тэн дээр нь одоо ултарч байгаа харагдаж байна. За дараагийн ядууч мордсоо. За зоохормор сайхан бүлэгсэн 416 авлаагийн ган төмөр. За мегмар эрдэн. За хуйгийн буян дэлгэр. За ингээ 2 дугаар байрны төлөө Батнасангийн бям жаргал 2 ташуур шуурна. За 2 ташуур шуурсаа. Алгамартай гарч байгаа юм ташуурыг сайхан шуурай л одоо пүүрдэхгүй байна. 2 дугаар байрны төлөө 2 адууч үзэж байгаа. За энтемгийн галшаар сүм яриад адууч манай. Намжилдэрч, төвшингэрлэн намжилдэрч. За эхний ташуур. За нэгийг авсан юм байна. За ингээ 2 дугаар байрны бямжирч батсан балчин юм экс нарын маань гэрбэл 700 мянган төгрөгөөр байр цагж байна. 3 дугаар байрыг Дорногов аймгийн анхны спортын эмнэлэг сургалтын анхны спортын мастер Дорж Дэрмгой болон түүний гэрбэл бүр хүүхдүүд байж байна. Тусгай байрыг сумын ихэд сумын За энэ хүү Мөртөн Монголчууд фестивалийн өрөөнд зохион байгуулагдсан адуучин тэмцээнд Дорногов аймгийн Дэлгэрхийн гончигдэрчийн лавдэрч 1-р байр, Батнасангийн Бямжага Алтан ширээ сумаас 2-р байр, Галшир сумаас Төвшингэрлэн Намжилдэрч 24 оноотой 3-р байр. За инх тогтхын мөнх төрөө адуучин 4-р байранд шалгарлаа. За 5-р байранд Хөрөвсрөнгийн Мегмар эрдэнэ тус шалгарлаа. Намайг Дорногов аймгийн ихэд сумын уяач адуучин нэг тогтхын мөнхтөр гэдэг. Боржигны нэрт уяач оргийн адил шиг жүний зэвгийнх нь хөв. Мөр үеж яаж амжилт үзүүлж байна тийм ээ. За мөн адуучин тэмцээнд одоо хэрэг ордгоо амжилтуудаасаа дурдв. Адуучин тэмцээнд нэг орж байгаагүй. Мөр үеэд энэ жил Дорноговынхаа утгтын урдад хязгаал үр харигдуулаа энэ тим бүст төрүүлгээд. Тэгээ сумандаа азраг төрүүлгээд. Адлан бас аймагтаа соёолоо харигдуулаад. Аймаг бүсийн наадмаас дажгүй дайраг төрүүтэй. За өнөөдрийн тэмцээн сайхан болж 2 торлоо. За орд өмнө нь аймгийн бүст нэг 23 онд 2 торч. 100 бүстөө. Тэ 100 бүст. Тэрнээс хойш баг цаг тэмцээнд л орж ирснээс өөр нэг тэмцээнд орж байгаа ба. Ер нь одоо хол ойр явж тэмцээн хурлаа нэг ордгоо бах тийм ээ. Та их ордгоо. Ямар амжилт үзүүлж бас амжилтуудаас дурдвал. За бооцоотой шоргоонд л нэг 4-5 дөрвөлс. Өвөө одоо нэрт энэ нутгийн нэрт цаа уурагч хүн байсан гэсэн тийм ээ. Тэр талаар дурсуу. Тийм манай өвөө Авчиг Жомин гэж хүн байсан. Тэгээ тэрний одоо ач хүн энэ даа вэ. Тэ. Галшарсан яриад хин гэж байна өөрийгөө танилцуул. Галшар Төвшингэрлэн Намжилдэрч гэж байна. Ачуугаар арай л тэ. Урд өмнө ямар амжилт үзүүлж? Урд жилнээс өмнөдөө 2 дөрвөөсөө. Багсгын шоргуу тэмцээнд нэлээд орсон. Энэ жил анх удаа орж байна энэ жил. Өнөөдрийн тэмцээний талаар.
Өнөөдрийн тэмцээн сайхан боллоо. Өрсөлдөөнтэй Монгол сайн байлаа. Морд бас их сайн гарч байна тийм ээ. Тийм морд өстэй сайн морд байна. Ундаг. Миний хувьд бол одоо нэг морьтой уургалж хөвтүүлээд явгаа алдсан баг тийм ээ. Такси. Явган дээр алдсан. За баярлалаа. Сэтгэл маш их өндөр байна. Өнөөдөр Хинтээ аймгаас зорж ирээд сайхан тэмцээнд оролцож тэргүүн барь ажиллаа баяртай байна. Өөрийгөө танилцуулаад урд өмнө ямар амжилтууд гаргаж явж байна? Намайг донжигдож тавд орж игдэх. Би шүтээ. Адуудаа 4-5 жил болж байна. Тэмцээн оролдонд энд одоо Оросоо 2 сумынхаа сумын авраг болж байсан. Бүсийн авраг, аймгийнхаа аврагаас шагналт байранд дээр шалгарч байсан. Онд ямар аймаг? 2022 онд Дорногов аймгийн аврагт 5 дугаар байр, 23 онд тусгай байр гэж байсан. 25 онд сая дэлгэрэх сумдаа 5 төрүүлсэн. Тэ. Бүсийнхаа аврагт 24 аврагт төрүүлсэн. Аль хүслээ зүүн. Тэ Дорноговын зүүн шүү дээ. За хэмжлэн тэмцээн оролдоонд амжилттай оролцлоо. Баяр хүргэе. Цаашдынхаа амжилтанд амжилт. За баярлалаа. Танай телевизийн олон чулуун энэ зохион байгуулсан хүмүүст маш их баярлалаа. Сайхан тэмцээн боллоо. За эмэгтэйчүүдийн дунд бол одоо Богинзай морины уралдаан буюу 5 км-ийн морины уралдааныг зохион байгуулсан. За 20 жил. За манай эмэгтэйчүүд бол одоо бас морийг бол одоо сайхан унж уралдаж болдгийг бол харуулж байгаа. Энэ наадалд хээр морьтой гарч ирсэн Дорногов аймгийн Ихэд сумын яриад нууцын нэргүүгийн хээр мор гарч ирсэн байна. Тэр цаагуур нэг сайхан буурал морьтой эмэгтэй бол уршилж байна. За энэ дундуур нэг сайхан бор морьтой эмэгтэй бол одоо зүсээд л одоо эсгэрсэн сум шиг гараад одоо уршилж байгаа бол харагдаж байна да. Нийт одоо өнөөдрийн Богинзай морины уралдаанд бол одоо 15 одоо морьтой эмэгтэйчүүд бол одоо оролцсон байна. За ингээ өнгөн дээрээ бол одоо хонгор морьтой өсгүүл гарч ирээд одоо хол сайхан хөтлж байгаа бол харагдаж байна. Намуу зүүн дээр буурал мор орж ирлээ. За тэр цаагуур одоо нөгөө галшрын шарга морьтой эмэгтэй орж ирсэн дээ. За шарга морьтой эмэгтэй бол тэр цаагуур айргийн 3 руу бол орж ирсэн. 4 дээр буурал мор тэр цаагуур ахаад нэг сайхан харалцсан морьтой эмэгтэй явж байна. За энэ наатлаар ахаад хонгор морьтой Дорноговын одоо шар дэлтэй өсгүүл одоо уршилж байгаа бол харагдаж байна. За ингээ бас эмэгтэйчүүдийн дунд Богинзай морины уралдааныг бол одоо энэ Морьтой монголчин төрийн бас байгууллагын зүгээс л одоо анхлан санаачлан гэж зохион байгуулж олон газар бол тэмцээн уралдааныг бол зохион байгуулж явж байгаа. За энэ Дорногов аймгийн Ихэд сумын харьяа Тонгор морьтой сэлэнгээ харагдаад өнгөрлөө. Дорногов аймгийн Ихэд сумын харьяат энэ бор морьтой дижид хамт одоо өсгүүл одоо бор морьтой уршилж байна. За тэр Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат тэр саарл морьтой өсгүүл одоо Номон Эрдэнэ гэдэг одоо түрүүн бол уршилж байгаа харагдажсэн. За энэ дэлгэцэнд харагдаж байна. За энэ саарл морьтой уралдаж байгаа бүсгүй бол ихэд Алтан ширээ сумын харьяат Номон Эрдэнэ. За саарл морины хувьд бол одоо сайхан юм өрөөлөө дээ. За ингээ хурдан шандастаа бүсгүүчүүдийн дунд зохион байгуулагдсан Богинзай морьны уралдаан. За 5 км-ийн алсаас бол одоо шандас сорж уралдаж байгаа. За Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат Номон Эрдэнэ бол одоо саарл морьтойгоо бол өнөөдрийн Богинзай морьны уралдааныг бол хөтлөөд гараад ирсэн. За аман үзүүн дээр нэг сайхан хонгор морьтой өсгүүл уршлаад хонгор морьны хувьд өндөр хитрхи жоохон тарган талдаа байна уу даа л гэж одоо дагж явахд бол харагдажсэн. За 3 дээр бол одоо энэ сайхан буурал морьтой өсгөө ороод ирсэн. 4 дээр нөгөө бор морьтой дижид хам бол орж ирсэн. За энэ 10 хэдэн морийг бол одоо шарга морьтой эмхтэй бол цаагуур одоо өнгөлөд байгаа бол энэ наатлаар нэг сайхан зээрд мор орж ирж байна. Зээрд морьтой өсгөө. За ингээд Богинзай морьны уралдааныг гол зохион байгуулж байгаа зүйл бол одоо манай бас эмэгтэйчүүд өмнө бас морио сайхан унж урдалж одоо ингэж шаддгийн шүү гэдгийг бол одоо харуулах зорилготой. За Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Адууштай албаны тэр Уянхан Монголынгийн хувь төгөлдөр Төмөр Баатрын баяр сайхан нар бол одоо нутаг орондоо бол энэ 2 өдрийн турш Морьтой монголчууд фестивалыг амжилттай сайхан зохион байгуулж за даагны уралдаан, ойрын зан эмэгтэйчүүдийн дундах Богинзай морьны уралдаан, Хос морьтын тэмцээн, Бууга тэмцээн, Адуучин тэмцээн, Уяачдын ярилцлага зэргийг бол одоо зохион байгуулж байгаа. За ингээ өнөөдөр бол нэг зүйл харагдсан. За ингээ эмэгтэйчүүд морьтой уралдахад бол одоо хөгжөөн дэмжигчид бол одоо маш их харагдаж байгаа. За түүний одоо энэ сайхан бүсгүүчүүдийн нөхрүүд, за хүүхдүүд нь гээл одоо бүгдөө тэр цаагуур нь одоо машиныхаа цонхоор гарч ирээд бол одоо зөвлөд
За морой одоо татчихээ. Одоо нь явуул гэх зэргийг бол одоо хэлж байгаа бол харагдчихсэн. За ингээ өнөөдрийн Богино зай морьдын уралдааг хээр морьтой Дорногов аймгийн Ихэд сумын хэрьяд одоо нууцын нэргүү гэдэг үсгүй хээр морьтой бол одоо өнгөлсөн хിവэрэ байна. За энэ 5 дээр явж байгаа буурал морийг бол одоо харуулж байна. За ингээд одоо хурдан шанд одоо эмэгтэйчүүдийн хамт зохион байгуулагдсан Богино зай морьдын уралдаан. За Дорногов аймгаас оролцож байгаа бүсгүй одоо энэ шар дээлтэй Зээрд морьтой явж байна. Энэ саарал морьтой бүсгүй бол Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат Номон Эрдэнэ. За энэ бор морьтой бүсгүй бол одоо 150 хэд дугаартаа мордсон энэ дижит ханд мөн баха. За ингээд нууцын нэргүүгийн одоо хээр морь өнгөлсөн хിവэрэ. За амуу зүүн дээр саарал морьтой Номон Эрдэнэ яваад байгаа. 3 дээр дижит ханд морьтой яваад байгаа. За Дорноговын Ихтийн соёл эрдэнэ Зээрд морь одоо биш байгаа да. Саяны дээр одоо шар дээлтэй бүсгүй. За ингээд 5 км гэдэг бол хэрэндээ манай бүсгүүчүүдийн дунд бол одоо хол уралдаан. За ер нь одоо бас өнөөдрийн Богино зай уралдаанд орсон бүсгүүчүүд бүгд л одоо багада хурдмаар ундаг болсон уралдаанч хүүхдүүд байсан гэж бол одоо ярилцлага бол өгчээсэн. За саарал морьтой Номон Эрдэнэ саарал морь бол өнөөдрийн баярт бол одоо тэгэхээр бол сайхан мордсон юм байна. Богино зай морьдын уралдаанд цаагуур нь одоо нөгөө нууцын нэргүүгийн хээр морь урьдчилаад байгаа. За тэр нэргүү гэж бүсгүүгийн аав бол одоо алдах нөгөө нууцын хонгор морины эзэн нууц гэж хүн байдаг. За хонгор морь бол одоо 24 км замыг 28 минут 30 хэдэн секундэд туулсан одоо рекорд нь бол одоо хүртэл одоо эвдэгдээгүй байдаг аа гэж одоо нууцын хонгор морины эзэн нууц гэж хүний охин нэргүү бол одоо тэр цаатлын хээр морьтой урьдчилаад байна. За наагур нь энд одоо камерын урт талд саарал морь яваад байгаа. 3 дээр энэ нөгөө Ихэд сумын хэрэг дижит хандын бор морь одоо дижит ханд бор морьтойгоо урьдчилаад байгаа юм байна. Амуу зүүн дээр 3 дээр саарал морьтой Алтан ширээгийн Номон Эрдэнэ гэсэн одоо өнгөний 3 морь бол одоо гараад урьдчилж байгаа юм байна. За ер нь одоо нууцын нэргүү энэ Номон Эрдэнэ дижит хандгаа ер нь одоо бүгдөө л морийг бол одоо сайхан унж байгаа бол харагдаж байна. Ер нь одоо бас морь хэрхэн яаж ундаг вэ гэдгийг бол одоо дөнгөж одоо мордохт нь бол одоо харж болтгоо гэдгийг бол одоо манай ахмадууд бол ярьдаг байсан. За ингээд одоо өнөөдрийн Богино зай морьдын уралдаанд саарал морь одоо зүг талдаа, хээр морь буруу талдаа. За энэ хоёр морьны хооронд бол одоо бас сайхан уралдаан бол одоо гарна. За тэр цаагуур бол хээр морийг хоёр тийш нь савж оруулахад одоо явуулж байгаа бол харагдаж байна. Нууцын нэргүү. За Дорногов аймгийн Ихэд сумаас одоо хээр морьтойгоо өнгөлөөд одоо уршаа гараад ирж байна. За энэ хээр морь бол одоо өнөөдрийн ингээд Богино зай морьдын уралдаанд бол одоо нэг юм төрүүлэхээр шийдэж явах шиг байна. За амуу зүүнний саарал морь гэхдээ бас дараатаа яваад исэн. За Номон Эрдэнэ бүсгүй бол одоо Алтан ширээ нутгаас өнөөдрийн Богино зай морьдын уралдаанд бол оролцож байгаа юм байна. За саарал морийг хээр морин дээр нэг яваач тохиулж ин да. За явуулж байна. За ингээ хурдан шандст Богино зай морьдын уралдаанд Дорногов аймгийн Ихэд сумын яриад нууцын нэргүүгийн хээр морь. За нэргүү бүсгүй хээр морьтойгоо төрүүллээ. Аман зүүнд Дорногов аймгийн Алтан ширээ сумын яриад Номон Эрдэнэ гэдэг бүсгүй одоо саарал морьтой амуу зүүнд хурдлаа. Айргийн 3-т Дорногов аймгийн Ихэд сумын яриатай дижит ханд бор морьтойгоо орлоо. Айргийн 4-т Ихэд сумын яриад Сэлэнгээ хонгор морьтойгоо орлоо. 5-т Ихэд сумын яриатай соёл эрдэнэ Зээрд морьтойгоо тусдаа сурлаа. Уйсан эцнийхэн ойгоогой хөтөл мөрөясаа хайсан таруулсан унсан хүүхдийн уран арга самбаа төргийн санаар уралдан өрсөлдөн хөлгүүдийн дундаас ганцаараа тасран мөнгөн бомболог мэт хөлс юугаа бомбруулах мөчтөр өнгөлөөрөө үүдэн цагаан дасыг айлган холын галаа цуцлуугийг улсан харан эрхээ хөлгүүдэд гүйцэгдэлгүй тухтаан дөрүүлж гамгаар дөрөм мэтэл зэхэрэн цагаан аргаар медалган амгат хацаарийн жоллог бэлдэн өргүүлж алдар таллаа махтан дуудуулах чимашиг айхамшиг батлууд идэрж авсан энэ хурдан хөлгүүдээ
Мөртөн Монголчин ойрын завралтааны дөрөв залуунасаа дурсаж сайхан оролцсон талбай дээр Дорноговын домог хосууд явж байна шүү одоо. Хар алдсан мөр, хар мөрд бол одоо Дорноговтой домог болсон ийм сайхан хос мөрд байгаа. Дорногов аймгийн Алтан ширээ сумаас оролцогч Мөнхбатын Давааху тогтох 2-ын номын эрдэнэр гарч ирлээ. Сая Дорногов аймаг зохион байгуулагдсан хос мөртний төрөлд дэд байранд оролцсон ийм хосууд байна. За манай хосууд хос мөртөнд оролцогч нар маань талбайгаа сайхан 3 тойрцоод тайзныхаа өмнө өрөөд ирээрээ. Өөрсдийнхөө эмээл хазаар морь танилцуулга хийгээд шүүгчд маань оноогоо өгөөд байр эзлэх байгаа шүү. талбайд Дорногов аймгийн Алтан ширээ сумаас оролцогч Мөнхбатын Давааху тогтох 2-ын номын эрдэнэр сайхан хонгор будан халдсан мөрт явж байна. За дараагийн оролцогч Далан жаргалан сумаас оролцогч Төмөр чулууны Батгэрэл Чимэд дөржийн мөнх заяа нар сайхан хос хар мөртөд оролцож байна. За Дорногов аймгийн Ихэд сумаас оролцогч Ядмагийн хос 2 их сайхны цэцэг сайхан нар сайхан хар алдсан мөртөд оролцож байна. гэдэг бол эзэн хүн ижил сүргээ хар хил амнаас хамгаалж идэг нэг хар алцаа одоо 10 хар алцаа одоо тэнцдэг гэж өвгдөө эцс маань ярьдаг. Тэгээд ингээ нэг нутагт нэг хүн 7 хар алцсан мөр гэдэг бас ховор тохиолдлоо. Тэгээд нутаг орныхоо нэрийг гаргаад олон дүн танигдаж явж байгаа юм шүү дээ. За 7 хар алцсан мөр маань 7 мөнгө хазаартай. Батнар үеийн дунд гарын хөвчний мөнгө имэйл 1960-аад оны 1960-аад оны Батнар үеийн баг гарын эмхтэй үний өнгөж эмхтэй имэйлтэй байгаа. Тэгээ хос мөнгөнд ашиуртай ходрох хөмөлдрөхтэй манай имэйлэн дээр нь эсгийн боц байгаа. Манай адууны томхтой. Миний мөрөнд болохоор бугуул хазаартай байгаа. За Викторийн өөрсдийн хэрэглэл хос ард малгай хос улаан дээл дотоороо хос шар шарвартай байгаа шүү. Хос цагаан Монгол цамцтай. Тэгээ хос ногоо Монгол гуталтай. Хос мөнгөн бүстэй. Миний хэрэглэл хөөрөг дайлан хормон боолт аягны уу дотроо мөнгө аягтай. Өвгийнх нь хөрөнгө үе амьдсан. За тэгээ би одоо өөрөө хийж байгаа бүх юм өөрийн гараар авсан. Таасан бацхан ихэдийг наадсан сайхан дэмжиж аваад баяр хүргэе. Аваад Дорногов аймгийн Далан жаргалан сумын Төмөр чулууны
энэ тохиж байгаа юмээс бол ингээд манай ээжээс үед зургуу үед тожил хийжтэй дунд гарын мөнгө жимхтэй. Манай хүний тохиж байгаа юмээс мөнгө жимхтэй нэ за ингээд мөнгө хатаж жимхтэй. Энэ хатаж оролцож байгаа. Тэгээд ингээд миний мөрний гавь ингээд Алтан өрөөнд адна 2004 онд Алтан өрөөнд 2005 онд айргийнхаа тэрүүгээр идсэн юм аа тэгээд ийм одоо гавь шинэ ихэти 100 жил түрүүс хоёр армаар байна. Тэгээд миний хүмүүс ч байгаа дээд хос манай хайны жил ойж орсож байгаа тэгээд дандаа миний энэ хүмүүсүүд хэрэгж байгаа юм дандаа аав юм хэрэгж ирсэн үе дамжиж ирсэн 20 бат тэгээд тутад өөрөөр ингээд бүгдээрээ ингээд орсож байгаа хас хоёр залуудаа амжилт хүрсэн сайхан наацгаараа гэж амжилт хүсье яа. Хосмортон тэмцээний төрөлд тэргүүн байрны Дорногов аймгийн Далан жаргалан сумын харьяат Батгэрэл Мөнх Цэя нар тэргүүн байранд шалгарсан бол Дэд байрны Дорногов аймгийн Ихэд сумын харьяат Хосваяр Цэцэг сайхан нар халзан морьттой шалгарсан. 3 дугаар байрны Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат Даваа хүү Номон Эрдэнэ нар тус тус шалгарсан юм аа. Би Дорногов аймгийн Далан жаргалан сумын Төмөрчлөө аймгийн алдартай Төмөрчлөөний Батгэрэл гэдэг хүн байгаамаа. Тэгээ элдв багийн Дорногов аймгийн Далан жаргалан сумын элдв багийн малчин. Хоёр морьтойгоо одоо хэрэг тэмцээн уралдаанд орж ийн томоохон одоо төрүүлсэн тэмцээнүүдээс хэлбэл. За Надингийн Дэлгэрхийн 100 жил, Ихэтийн 100 жил. Тэгээ Алтан ширээгийн 100 жилийн 2. Тэгээ өндөр шилийн 100, Данзаа ирж байгаа, Ноён утга Данзаа ирж байгаа Мэлжмийн 99 жил төрөө. Тос тэгээд юунд Алтан өрөөнд 3 дугаар байранд орж ирсэн. Тэгээ Улаанбаатар хотын Чанжин богдод очиж төрүүлсэн жил. Тэгээ сая бас Алтан ширээгийн 100 жилийн 1 жил ойд төрөө. Тэгээ Борондрын 13 жилийн ойд 2 Далан жаргалангийнхаа 100 жилийн 1-р жил 100 жил төрөө. Тэгээ тос орж байгаа юм да. Ер нь одоо Хосмортон тэмцээн уралдаанд ороход ер нь Хосмордынхон юун дээр анхаардгийг танай хоёр морь одоо өөрийн унган морьд байна уу? Нэг бас тамхтай морьд байгаа шиг тийм ээ. Эд хэрэглээ танилцсан уу? Унган морьдод байгаа юм. Энэ миний эргэлж байгаа энэ газар бол манай ээж бүрүүн юм гээд манай ээж хүн байгаа. Тэрний ээж нь буяа харьчих гээд хөгшин байдаг. Тэрний эдэлж хэрэгж байсан юмнууд үе дамжилж ирж байгаа. Тэгээд одоо ингээд олон жил болж байгаа. Энэ бараг хот 80 хэдэн жил тохсон юм байна. Энэ холсон даашур машур бүгдээрээ энэ хазаар матар гэдэг. Тэгээд өвд ажил залгамжилж ирж байгаа юм да. Тэгээд ер нь ингээд хосморнд орох чинь гоё штэ. Өвд залгамжид ингээд явах чинь бас нутгийн нэг гарна, аав ээжийн нэр гарна, ах дүү нэрийн нэр гарна. Энэ одоо он удаан жил болсон зүйлүүдээр гоёж ийн гэдэг ч юм уу тийм ээ. Гоё штэ бас. Сайхан наадчлаа энэ Ихэтийн 3 дахь удаага орж ирдэ Ихэтийн нааданд 99 ихэнх жилд нь бас 2 дараад 100 жилд энэ жилээ сайхан төрүүлчихлээ. За баяр. Ард түмэнд сайхан баярлалаа гэж хэлээ. За баяр. Айд зөө сайхан баярлалаа. Сайхан наадцгаалаа. За явсан шүү. Алдар ташаа манайхан.
гэрлийн отлон зэрэглэр байна. За яваад. Тэ. За төгс үлдсийг хараарай. Агуур. Уруу сүлжээ. Дугаарыг сонгосон тогтмолын номер нууцын 1-р. Гол сартын дээр амжилттай болсон. Аурга тоош тойроо. Одоо Тэмцээн амжилттай. За одоо шигтээр амжилттай. За Морьтой Монголжин төрийн бас байгууллага санаачлан зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн дундх бүүхэ тэмцээнийг мөн одоо Морьтой монголчууд фестивалийн хүрээнд
зохион байгуулсан. За өнөөдрийн энэхүү бас 2 өдрийн арга хэмжээ фестивалыг бол одоо Дорногов аймгийн Их Хэцмийн Адууштай холбооны тэргүү Инх Хамгаалангийн хувь төгөлдөр мөн Дорногов аймгийн Их Хэцмийн ирээд залуу яач Төмөрбаатарын баяр сайхан нар бол одоо санаачлан зохион байгуулсан. За ингээд тэргүүн байранд бол Их Хэцмийн харьяат Цолмон гэрэл ахлагчтай баг тамирчид буухай тэмцээнд төрүүлсэн. За Цолмон гэрэл мөн одоо Цолмон цэцэг цэцэн жаргал нар бол одоо Дорногов аймгийн Их Хэцмаасаа баг болон оролцсон байна. За 2 дугаараар нь Дорногов аймгийн Далан жаргалын сумын харьяат Өнгөт гэдэг баг байна. За Батулга ахлагчтай баг. За багийн гишүүд нь одоо Дэлгэр цэцэг Отхон чимэг гэсэн бүсгүүчүүд байсан бол 3 дугаар байранд Дорногов аймгийн Их Хэцмийн Бүрдэн багийн одоо Соёл Эрдэнэ Сэлэнгэ Одон гэрэл гэсэн тамирчид бол одоо буухай тэмцээний төрөлд 3 дугаар байранд шалгарсан. За ингээд одоо бас Дорногов аймгийн Их Хэцмнаа зохион байгуулагдсан Морьтон монголчууд фестивалийн хүрээндх за эмэгтэйчүүдийн дундх буухай тэмцээн бол одоо маш сонирхолтой олон одоо хөгжөөнд дэмжигчтэй энэ тэмцээн болсон. Ер нь энэ тэмцээн бол одоо цаашдаа олон сайхан газар зохион байгуулагдаж улам одоо хөгжин дэвжихийг бол одоо өрөөж байна. Ер нь одоо энэ тэмцээн бол одоо бас маш зүйтэй ийм одоо бас эмэгтэйчүүдийг моринд нь ойрхон байлгасан. За манай монголчууд бол одоо эрэгтэй эмэгтэйг морио сайхан унжидэлдэг ийм морьтон ард түмэн ийм шүү гэдэг нэгэн илрэл болсон тэмцээн бол энэхүү буухай тэмцээн байсан. Төвлөрлөө хэлчихсэн. Жаргал 2 дугаар дээр Дорногов аймгийн Далан жаргалын сумаас оролцогч 89 26 62 89 дугаартай Хос морьтны төрөлд оролцогч Батгэрэл мөнх заяа хурдуудын цааны эзэмс байна. Баярлалаа. Ганц хардах юм нь хос мортонд ордог уу? Хос морттой соголцоо. 62 дугаар дээрээс Батгэрэл мөнх Дорногов аймгийн жаргалын сумаас хос мортонд ирж бүртгүүлэн хурдуудын даагны эзэн боллоо. Халуун баярлуулъя. За одоо энэ санаж бодож одоо нутгийн дүү хувь төгөлдөр дүү тэгээ одоо 10 гаруй хоногийн өмнө ярьж хийцсэн. Тэгээд одоо хоёулаа ингэж яриад нутаг орондоо юм сайхан хийв санаа нэгдээд одоо энэ нутаг ард түмэнтэйгээ нэгдэж нийт одоо энэ уугуул суугуул их хэчүүдийн сайхан арга хэмжээ боллоо. Тэгээд энэ арга хэмжээ бол одоо энэ нийт ард иргэдийн маань хувьд бас сэтгэл хэнэгэр сайхан байх шиг байна. Энэ бүсийн чанартай хэмжээний арга хэмжээг бас их аваар осолгүй сайхан хэл амгүй цагцтай ийм сайхан зохион байгуулсандаа бас зохион байгуулагч хүний хувьд таатай байна. Тэгээд нутгийг сайхан алдартуудаа алдаршуулахын сайхан нэвтрүүлэг гişээсэндээ бас баяртай нутгийн хүмүүндээ л баярлалаа гэж хэлээ да. За ингээд ийхүү Морьтон монголчууд фестивалаа амжилттай сайхан зохиогоод ард нь гарсандаа туйлын баяртай байна. Тэгээд хэдхэн хоногийн өмнө зохионо гэд хоёулаа ярилцчаад за юу ч гэсэн сумлуугаа очиж уулзъя. Гээ уулзаад бас хамгийн урам орсон хөхөвчлөлт хариуцлагатай хувьцаат компани маань ороод ийм юм хийх гэж байгаа. Ингээд тайлбарлаад яхад маань дэмжлэг үзүүлье туслая гэсэнд нь урам орсон. Тэгээд ерөн ихэнх нь ингээд сумынхаа уяачид малчидтайгаа холбогдонгууд малчид ч маань гоёороо хүлээж аваад уяачид ч маань сайхнаар хүлээж аваад тэмцэнт нь туйлын баяртай байна. За ингээ өнөөдөр бол бас амжилттай сайхан зохион байгуулалаа ард нь гарч чадлаа. Ер нь бол сум орон нутагт ингэж хүлээгдэжсэн юм шүү дээ тийм ээ. Ер нь одоо сум орон нутгийн энэ зүйл бол болох хэрэгтэй тийм ээ. Тий одоо ингээд
санаачлаад ингээд бид хоёр ингээд санаачлаа хийж байгаа энэ ер нь өнөөдөр хувьд ингээд ихэд сум тэр чигтэй төлж одоо нутаг орон даяарын тэмцээн хийлээ. Үүнээс хойш одоо ингээд оюуштай холбоо маань гэдэг юм уу ямар нэгэн адууштай холбоо маань гэдэг юм уу ингээд цааш нь өргөжлүүлэх энэ одоо энэ ажиллагаа илүү өргөн нөлөөлөл болгоо цааш аваа явахад боломж нь нэгдэж байна гэж харж байна.